大家好. Та нарын хүсэлтийн дагуу эжисгээ 4-ийн ирээдүйн хэсгийн ABC зөв дараалт оруулах хэсэгт жижигхэн тип өгье. За би 2 жишээ бэлдсэн байгаа. Эхний жишээний A нь болохоор 他很年轻. B 比相同年龄的人更成熟. C 可是遇到问题很冷静. За эхнийхдээ бид нар харах зүйл маань та буюу энэ маань эзэн бий явах нь. Тийм юм чи энэ маань өгүүлбэрийн эхэнд орно гэсэн үг. Хоёрдугаарт нь бид нар би гэн гэсэн хоёр үгээ харна гэсэн. Аас илүү гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр энэ маань харьцуулалт буюу ямар нэгэн зүйлийг харьцуулах үед бид нар бийг шилдэг тийм ээ. За C-дээр нь болохоор кэши буюу гэвч. Кэши маань болохоор эргэлтийг илэрхийлдэг буюу кэшигийн ард бид нар дандаа эргэлт илэрхийлсэн өгүүлбэр буюу бичдэг гэсэн үг байна. Энэ дээрээс бидний A-ийн ард бичигдэх өгүүлбэр маань C яхна. Яагаад гэх юм бол гэхдээ учирч байгаа асуудалтай маш тайван ханддаг буюу лөнжин тайван гэсэн үг байна. Тэр маш залуухан гэхдээ учирч байгаа асуудлуудтай тайван байдаг. Тэгээд би нахна. Би 相同年龄的人更成熟гэдэг маань болохоор өөртөө суурьтай буюу төлөвшсөн гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр өөрийнхөө насны хүмүүсээс илүү төлөвшсөн учраас тайван байдаг байна. За хоёрдугаар жишээний маань энэ болохоор 这个人物没那么困难. За B而关键是要清楚我们的主要目的找到终点. C 呢болохоор 我的看法是. За A дээр нь болохоор бидний харах зүйл маань 这个 буюу энэ маань төлөөний үг байгаа. B дээр маань болохоор бид нар R буюу ба бөгөөд бас гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр энэ маань хоёр үгийг хооронд нь холбох үед бид нар хэлнэ гэсэн үг. За C дээр маань бидний харах зүйл маань 我的 буюу миний гэдэг маань subject. Энэ дээрээс бидний өгүүлбэр маань C-гээр эхлэх нь. C-гийн араас мэдээж бид нар 这个人物没那么困难 буюу энэ үүрэг хариуцлах хэмч хүнд биш юм байна гэдэг үг маань бичигдэнэ. Яагаад гэх юм бол би маань холбох үүрэг гүйцэтгэх учраас бид нар A-г хоёр дахьт нь бичнэ гэсэн. Тэгээд төгсгөлт маань B нахна. 而关键是要清楚我们的主要目的找到终点 буюу бас чухал зүйл маань буюу гол зангилаа маань бид нар гол зорилгоо тодорхойлж шаардлагатай тэр чухал зүйлээ олох. Өгүүлбэрээ бүгдээрээ ингээд нэгтгэхэд авч үзэх юм бол миний үзэл бодол бол буюу миний бодлоор гэсэн утгатай миний харах өнцгөр. 我觉得гэх юм бол чи өөрийнхөө санал бодлыг хэлж байгаа үед бид нөгөө 我觉得гэж хэлдэг. Тэгээ 我的看法 буюу чиний өөрийн чинь харж байгаа өнцөг буюу үзэл бодлыг илэрхийлж байгаа учраас бид нар看法авч байгаа. Тэгэхээр миний үзэл бодлоор энэ ажил тийм ч хэцүү биш юм байна буюу ренүү маань ажил үүрэг гэсэн утгаар хэрэглэгддэг. Бас 关键 буюу гол зүйл маань гол зангилаа гэсэн утгыг илэрхийлдэг. Гол зангилаа нь юу юм бэ буюу гол зүйл маань юу юм бэ гэхээр бид нэр чухал зорилгоо тодорхойлж бас чухал одоо тэр огцоогоо олох шаардлагатай. За эндээс бүгдээрээ нэгтгэн дүгнээд үзэх юм бол нэгдүгээрт бид нар эзэн бий болон төлөөний үг тэгээд цаг хугацаа заасан өгүүлбэр маань ерөнхийдөө өгүүлбэрийн эхэнд бичигддэг гэдгээ бид нэр сайн санах ёстой гэсэн. Хоёрдугаарт нь бид нар холбоо үгнийхээ утгыг мөн хэрэглээг сайн мэдчих шаардлагатай. Яагаад гэх юм бол бид нар бийг ямар нөхцөлд хэрэглэгддэг, биеийн үүрэг юу юм, хөшөө яг ямар үед ордгийг, хөшөөгийн үүрэг нь юу юм, тийм ээ? Яг ямар үүрэгтэй, өгүүлбэрт яаж ордгийг гэх мэт эдгээрээ мэдэж байх юм бол ABC дараалт оруулах маань маш амархан байдаг.
За тэгээд бичлэг маань ойлгомжтой байсан гэж найдаа. Дараагийн бичлэг хүртэл бай бай.